Орой мэндийг хүргэн үзэгчтэй парламент телевизийн аргумент хэлэлцүүлгийн нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэх гэж байна. Бидний ярилцах сэдв дотоодын аялал жуулчлал гэсэн сэдвийн дагуу ярилцахаар 2 зочин урьж ирсэн байгаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөөлөл ижил мөрөн. За Bamboo Adventure Tour компани захирал Bamboo хүрэлцэн ирсэн байна. Урилга хүлээж авсан явдалд баярлалаа. За сайн байна. Орой мэнд хүргэе. Ковидоос хойшоогоо ерөнхийдөө хамгийн их уналттай, хамгийн их сорилтонд тулгарч ирсэн салбар бол яхаа дэлхийн нийтээр аялал жуулчлалын салбарын дуу нэгтгэр хэлнэ шүү дээ. Тэгэхээр эргээд ковидоос хойшоогоо эргээд сэргэж чадвал энэ салбар юу яг ямар төвшөнд явж байна Монголын байдлаар. Ер нь ковидоос хойш сэргсэн юм биш үү? Тэгээ ер нь баг шинэ сэргэлтийн бодлогоч гэдэг юм уу те арай өөр байдлаар хөгжсөн. Ялангуяа 2023 онд аялал жуулчлалын тухай хууль нь шинжлэгдэн гарсан. Тэгэхээр шинэ хуулиад дагаад бас зарим зүйлүүд жоохон өөрчлөлтөнд орсон. Ер нь бол яг сайхан шинэхэн сайхан эрч хүчтэй хөгжиж байна Монголын аялал жуулчлалын салбар нь. Өмнөхөөс шинэ төвшөнд гарч чадж байгаа гэсэн үг үү? Ер нь бодож гарч байна ер нь. Жуулчлалын ирсэн тооч гэсэн жил ирэх тусам ер нь өсчил байна. Ер нь аялал жуулчлалын салбарыг хэдэн хэсэгт хуваад юм бэ? Одоо жишээ нь мэргэжлийн аялал жуулчлалын салбарч гэдэг юм уу те хэд хэдэн хэсэгт хуваагаад байдаг юм байна лээ. Тэгэхээр хэдэн хэсэгт ер нь ангилж хуваад юм бэ? Хэдэн хэсэгт хуваа гэхээр юу гэдгийг эсвэл inbound эсвэл outbound те нөгөө гаднаас жуулч хүлээж авдаг. Эсвэл гадагшаа дотоодын жуулчтай гадагш нь авч аялуулдаг ч юм уу. Ерөнхийдөө ийм хоёр төрлөл болно. Дотроо бол аяллууд бол нөгөө тусгай сонирхлын аялал жуулчлал тэгээд энгийн аялал ч юм уу. Ингээд юу гэдгийг одоо баг соёлын аялал гэх мэт ингээд дотроо бол төрөл зүйлээр ялгагдаад явна л да. За монголчууд 100 болохоор аялал зугаалга хийдэг. Тэгэхээр дотоодын аялал жуулчлал за 21 аймагт манай аялагчид аялаад ямар нэг өөр өгөөжгүй байна ч үгүй юм уу. Тэг тийч мөнгө шингээж чадахгүй байна. Гэд бас ярьдаг л да. Тэгэхээр нэг ярих юм бол баг үн төлбөргүй шахуу. Үнгүүгээр ингээд 21 аймагт аялчид хүрээд ирдэг. Тэр нутаг оронд ямар ч өөр өгөөжгүй байна гэсэн бас юм шүүмжлүүд дагуулж байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ер нь бол шийдэх юм гарц гаргалгаа харагдаж байна. Бас нэг үе бодлогыг болж байгаа шүү. Ер нь өмнө нь бол яг үнэндээ тийм байсан. Тий, ер нь тийм байсан. Өмнө нь яадаг байсан гэхээр ерөөсөө бид нар Улаанбаатараас одоо нэг жишээ нь өмнө нь бид нар Улаанбаатараас бүх хүнсээ аваад энэ цэвэр усыг хүртэл Улаанбаатараас бид нар аваад аялдаг байлаа л да. Тэгэхээр хүмүүстэй бид нар нөгөө ингээд хилдэг ер нь дотоод аялагчтай. Тухайн орон нутгаас одоо сайн худалдаа авалт хийх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо зүгээр худалдаа авалтаа дамжуулаад тухайн орон нутагт хөрөнгө оруулалт орноо орж байгаа гэж сайн тайлбарлаж таниулж ингэж сурталчлан хэлдэг. Тэр утгаараа ер нь одоо Улаанбаатараас хүмүүс хүнсээ нэг 20% ч юм уу арай нэг өөрийг хэрэгэлдэг нарийн нандин чамин зүйлсээ аваад зөв нийтлэг энгийн байдаг зүйлсийг бол бүгдийг одоо сумын дэлгүүрээс ингээд худалдаа авалтууд сайн хийгээд явж байгаа. Ер нь тэр тал дээр бол бас их дайггүй болж байгаа. Тэгвэл аялал жуулчлалыг түрүү хэллээ шүү дээ. Дотоодын аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлал байдаг. Яг хав сэдвээсээ хайлж ярихад ер нь бол гадаадын жуулчдыг Монголд авчирч ирснээрээ бас манай энэ салбар өсөх боломжтой төсвөө бас тодорхой хэмжээнд аялал жуулчлалын салбараас юм бүрдүүлэх юм гэрлэгийг харагдаж байна уу? Гадаадын аялал жуулчлалыг оруулж ирэх нэгэн сурчлагаа хэрэгтэй. Бид нар тий Монгол улсыг таниулах хэрэгтэй. Манай Bamboo энэ дээр чинь их том хөрөнгө оруулалт хийсэн юм шүү дээ. Bamboo тэрийг ярих байхаа. Ажлаасаа. Нөгөө хоёр индианыг одоо хэдэн ч удаа авчирв. Одоо Монголын түүхэнд өөрийнхөө компани зүгээс 4 удаа авчирсан байна. Тэгээ ер нь жуулчдыг авчрахад бол хүмүүр л одоо манай нэг юм шиг л оюутанч байна. Одоо эдгээр насны залуучууд байна, настай улсууд байна. Бүгдээрээ л аялагч нар байхгүй. Дэлхийн одоо хүн ам мэдээж одоо ингээд эргэлдэж байдаг. Үхэж байдаг, эсрэхэн сэргэж байдаг, төрдөг байдаг гэдэг шиг энэ бол зогсолтгүй гэдэг байхгүй. Заавал ингээл Монголд юм үнэтэй хямдхан эннээсээ болохгүй. Заавал дэлхийг танин мэдэх, газар зүгээ үзэх. Тэгэл заавал хүмүүс ирнэ. Тэгэхээр аяллаа энэ одоо хийсэн хугацаанаас харахад хүнд ерөөсөө ямар ч үйлчлэгээл байх хэвээр. Жохон сэтгэл гаргах хэвээр. Жуулчид бол тэр онгоцны билет үнэтэй байна. Эдгээр бол мэдээж төсөв багтаа явж байгаа жуулчдад мэдээж өндөр үнэтэй санагдаж магадгүй л дээ. Одоо Монголд яг ирж байгаа жуулчдаас бол нэлээд дээгүүр зиндааны одоо биелэг жуулсууд гэх юм уу тийм ээ. Тэд нар тэр манад одоо дутагдж байгаа юм бол одоо дахиад нөгөө орд тэр хоолунд тэрний асуудлууд байгаа. Түрээс биш. Жуулчид бол нэлээд одоо нэлээд
хуримтлаа үүсгэсэн улсуудад бол үйлчилгээ соёл байхад бол тэднэрт аялал жуулчлалд эмтэй вэ хямдхан мэр гэсэн юм байдгүй. Тэд нар ерөөсөө байгалийн сайхныг хараад таашаал авах гэж ирдэг байхгүй. Тэр газар орон нутгийг үзээд Монгол ахуйгаа хараад Монгол ахуй гэдэг нь одоо яг үннийг хэлэхэд Монгол ахуй маань одоо хэрн бас устдаад байгаа байхгүй. Яг бизнесийн чиглэл рүү орцгоогоод одоо би дандаа л хэлж өгдөг л дээ. Өөр ангаа дээр ингээл нэг жуулчин очлоо бүр машин руу шавцгаагаал одоо 10,000 төгрөг 15,000 төгрөгийг тэмээ оруулахад 50 м газар явуулаад дуугаал нөгөө Монгол ёсороо өмнө байсан Монгол ёсороо та сая явж ирвүү энийг унаад ингээ явдаа та хавар байна. Зүгээр л хайчих хэрэгтэй байхгүй юу? Тэр усууч нөгөө өөрөө сонирхож кайф аваад таашаал авсныхаа үндсэн дээр нөгөө нэгж байгаа $5 $10 5,000 төгрөг чинь $5 $10 болоод үржээд хүрээд ирдэг байхгүй юу? Тэгэхээр сэтгэл хэрэгтэй, үйлчилгээ хэрэгтэй, мэдээж хоол ундны асуудал энэ бүхэл юм орж байгаа. Одоо би сая надад бас энд хавар санал ирлээ л дээ 3,000 хүний одоо конференц юм байна. Байгалийн сайханд Улаанбаатарт хийхгүй гэж байгаа. Тэгээд тэр хүмүүсийг авчрын ихэр над дүндээ тэр буудлууд нь чалга, тэрийг багтаах конференцийг зааж чалга. Тэгэхээр манайх нөгөө саваа бэлдэн. Түүнээс ч тоо өцөлдөөд тэдэн саяыг авчирна гэдэг огт биш л дээ. Чанар өцөлдөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Ижлээ юу гэж бодож байна энэ дээр? Манай улсын хувьд ерөнхийдөө модон болгоороо бүр алдартай гадны жуулчид хүртэл мэдээ бэлтгэсэн байдаг. Тэгээд за ер нь яг нөхөн журлангийн асуудал толгойн өвчин байсан. Тэгээд тодорхой хэмжээнд шийдэж чадчихна уу? Ер нь нөхөн журлантай ресортууд ер нь үлдсэн үү? Шийдэж л байх шиг байна. За жуулчны баазын тухайд бол нөхөн журлантай бол байхгүй. Зүгээр яг нэг хашаан дотор нь бол байгаа. Emergency байдалтай. Тэг ер нь бол байгаа түүнээс бол нэг тийм одоо тэрүүгээр үлдсэн тийм газар бол байхгүй те бүгд сайхан боловсон нөлтөө болсон байна. За ерөнхийдөө нэгэн тал үйлчлэгээ үзүүлж байгаа нэгэн тал бас улс хил дамнаад явж байгаа томоохон аялагчтай хувьд үйлчлэгээ түрүүн та хэллээ шүү дээ. Мөнгөн бол нэгдүгээр асуудал байха болцсон байна гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яг юу хүсэж байна? Жуулчид яг юу хүсэж байна? Тэгээд бид нар яг юуг маш яралтай өөрчлөлт шинжлэх юм шаардлага. Мэдээж ёс заншил газар нутаг хоолунд үйлчлэгээл харна л та. Одоо сая манай ижлээ маань бол тусгай сонирхлын аялалыг одоо автомотор одоо бас олон залуучууд ирдэг. Одоо энэ байгалийн сайханд чинь одоо тийм экстрим аяллыг сонирхдаг. Одоо ижлээ маань тэр тухай бас их гоё юм л та. Ер нь зуулчдад хамгийн сайн таатай үйлчлэх зүйл нь бол хамгийн нэгдүгээр дэд үтц байна. Дэд үтц сайтай байвал ер нь бага хугацаанд ихийг үзэж болж байна. 5 тухтаа аялж болж байна гэж би бодож байна. Хамгийн нэгдүгээр бид дэд үтцийг сайн хөгжүүлэх хэрэгтэй болов да. Дэд бүцгэд маань саадгүй яваад очих зам байх хэрэгтэй байна. Тэгээд ашигт хэлэхнээ одоо манай замын дагуух үйлчлэгээгээд 100 км-ийн тутамдаа ийм үйлчлэгээний төвүүдийг барьж эхэлж байна л да. Тэр бол одоо маш хэрэгтэй зүйл болж байна. Яг ингээд нөгөө амрах газар нөгөө бензин цэнэглэн хоол цай байна. Тэгээд хажууд нь нөгөө боловсон ойлгон байна. 100 км-ийн тутамдаа бараг 55 билүү 65 тийм сүлжээ юу хийж эхэлж байна. Энэ бол бас их дэвшил гэж бодож байна. Манай улсын аялал жуулчлалын салбар ерөнхийдөө маш богинохон мөрчлөгтэй зуны 3 сар л болоод дуусчдаг байсан шүү дээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр ер нь бол яамд хөгжлийн газруудаас бас ажил хэрэгжүүлж байсныг би санаад байна. Нэлээд жил явна. Гэхдээ энэ ажил болж чадсан нь манай өвлийн аялал жуулчлал нь яг ямар төвшөнд байна? Би бол залуугаас бас өвөл их аялах дуртай. Ягаад гэвэл над дээр ирж байгаа улсууд Австралиас ирж байна. Тэнд ч одоо цосордгүй газрууд шүү дээ. Тэд нар өвлийг үзье, бүсний загасчлалыг сонирхъя. Гэхдээ заавал загас барихтай биш одоо мөсүүд үрдэл өрөмдгийг одоо цасны тэр хүүтнийг мэдрэх тийм ээ. Тийм улсууд их ирдэг байхгүй юу? Тэгээ би чинь энэ өвлийн аяллуудаар явж байгаад ямар гоё гоё газруудыг одоо монголчууд маань ч гэсэн үзэж чадахгүй юм да гэд бодсон юм. Бас тэгэл одоо энэ тайгын аялал хой тайгын чи одоо энэ Улаан тайгарууч бай, одоо улаан улс сум цагаануур хэрэнчлэн одоо энэ залуучуудын хамгийн их явах дуртай жаргантын гол дуут туулаг тийм ээ. Тэрнэр одоо манай залуучууд маш их явж штэ. Тэр нь юундээ болж байгааг үл одоо байгалийн сайхандаа монголоор аялах ёстой. Өвлийн аялал дээр би голчлон ер нь бас ажилдаг. Тэгээ одоо энэ өвлийн аялал жуулчлаа дагаад нөгөө Монгол улсын зуны 3% ундралтай гэдэг юм чи алга болчиход байгаа хөөхгүй. Одоо цагаануур улаан улс сум дээр дэлгүүрүүд одоо өвлийн цагт 4 цаг 5 цаг хаачдаг байсан бол одоо 12 цагт хааж ийн баярлалаа бас одоо нэг тайгар их улсууд ингээ аялж тэр миний нөгөө явуулж байгаа контент одоо эдрийг харчаад ямар гоё юм бэ одоо монголчууд бас мэдэх нь байтугай хүсгэлийг мэдгүй байгаа шүү дээ.
Сумын улсууд нь мэдэхгүй байгаа шүү дээ. Ийм гоё газрууд манай суманд байдаг юм уу гэд. Тэгэхээр би одоо харж байгаад байгалийн сайхан тэгээ хоол. Одоо энэ сая энэ жилийн дуут булаг руу Жаргантын голоос наашаага дуут булаг бас тэр манай улаан улсын байгаль хамгаалагч нар бас ард түмэндээ бас бүгдийг ярьж өгөөд бариад би бас нэг юм тайлбарлаад ийм газар байдаг шүү гэхэд би бас санаа зовсолтой маш их улсууд явсан. Дотоодын аялагч нар. Тэгэл бас нөгөө намайг ч бүгдээрээ бүгдэн комментэн дээр ийм гоё газраа улсууд монголчуудаа зааж өглөө баас чээс хог. Би бас тэгэхээр бас айлаа. Бас ингээд бас эвгүй болчих юм уу гэд 28 хоногийн дараа очиход 2 хүн пивний лазал олсон би. Тэгэхээр бас гайгүй. Тэгэхээр манай монголчууд аялагчдыг бол бас муу хэлэхэд юм бас баг болчиход байгаа. Зүгээр тэр хогны талаар бас хэлэхэд бол би бас заримдаа бас засгийн бодлого өдөртэйгээ тэрсэлтэн л дээ. Одоо энэ хөдөөгөр явахад нэг хогийн цэг гээд хүн очиход одоо зам дээр штэ. Ер нь хогны машин очиход бэрхшээлтэй газруудад хогийн цэг гэж нэг юм хайс хийгээд байгаа байхгүй юу? Одоо сая Жаргантын гол тэр нөвөл хийсэн байгаа байхгүй юу? Тэрийг байгаль хамгаалагч нар бас хилэм хийж байгаа болиулж байгаа юм. Хог хай гэд ингээ хийцэн газар чи улсууд хог хай штэ. Тэр нь хийсэл бариад тэрийг бол зүгээр хог аваад яв гэдэг л ийм л уриалга хэлэх хэрэгтэй байхгүй. Манай залуучууд тгийг хэлчихвэл аваа явна. Машинтайгаа бас би Монгол аялагчтайгаа ерөөс огт муу хэлмээргүй болчиход ирж болсон. Ер нь хог хайдаг жуулчдтай бараг тааралтай бол байна да. Манай залуучууд өөрсдөө хогоо буцаад Улаанбаатар руу ч юм уу суурин газрууд буцаад аваа авчиж. Тий, ухамсартай залуучууд байгаа учраас тэр дуут булаг дээр би 2 пивний лаз олсон яг үнэндээ. Монгол аялагчтай би баярлалаа гэж хэлдэг. Тантай уулзвал асууя гэж бодож байсан нэг зүйл байна. Тэгэхээр нодон жил танаа аялын компанитай холбоотой маш их одоо сенсац гарсан. Ерөнхийдөө нэстэг хэрэг болон бас юм тансаг хэрэглээний зүйлсүүдтэйгээд маш олон сайтуудаар бас шүүмжлэлт агуулсан юм асуудал гарч байна л да. Тэгээд яг энэ сэдвүүдээр хоёр хэсэг хуваагдж ирлээ л дээ иргэдийн байр суурь. Үнэхээр бас хэцүү юм тансаглал байж болохгүй гэдэг. Нөгөө талдаа яагаад байж болохгүй гэж нэн шин төвшөнд энэ аялал жуулчлалын салбар хөгжих ёстой шүү дээ. Бас байр суурь нь хуваагдж ирсэн. Тэгэхээр та яг энэ үнэхээр яг нэстэг тэрэгнийхээ асуудлыг бас тайлбарлаад өгөөч. Ер нь тэнцээ юу болсон юм бэ тэгээд? Би тэгэл одоо энэ манай энэ Батлан хамгаалахын яамны нэстэг тэрэг гэдэг одоо зүгээр яг онгоцчин бол байнгын хөдөлгөөнтэй байж хэрэгтэй байхгүй юу? Моторыг байнга ажиллуулж явах ёстой. Тэгээ бас зарим юм дээр одоо төмбөрийн онцгой байдал юм гарахаас бусд үед сул зогсолттой байж байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө онгоцчин машин ч гэсэн бас тийм л байдаг лээ. Тийм ижлээ. Хөдөлж ижил одоо сайн байдаг. Тэрэн дээр бас анзаараад ер нь энэ нэстэг тэргийг ингээд түрээслээ тийм ээ. Ямтай Батлан хамгаалахын ямтайгаа гэрээгээд түрээслээд аваад явчих болох уу гэсэн бас зөвшөөрөл бас өгсөн. Тэгэж ихний нислэгээр авч яваад тэгээд хилэмд орчихгүй. Намайг чинь сайн бөмбөгцсөн л дөө. Тэр чинь болохоор энэ Монгол аялагчид голдуу явна л да. Жишээлбэл одоо энэ түрүү жилийн аялал донд одоо ээжигээ хүртэл одоо аваад явдаг морь унж чадахгүй, машинд удаа явж чадахгүй. Тэгээд богино хугацаанд байгалийн сайхан одоо мориор машинаар хүрдгүү газрыг очиж үзүүлэх тийм зорилготой байгаад их амжилттай сайхан байсан л да. Одоо нисч болохгүй гэж байгаа юм уу? Эсвэл үнэтэй аялал хийж гин ямар учраас нэг гэж хүмүүс тийм сөрөг комент байгаа. Тэр одоо тансаглал байна. Аялалдаа одоо хэдэн хэмжээний зардал гаргах нь одоо буруу. Одоо тэр чинь хувь хүний л асуудал шүү дээ. Тийм. Тэр бол одоо бас нэг юу байхгүй юу? Одоо соцсуйд нөгөө машинтай хүнийг үзэж яддаг гэсэн шүү дээ. Гэхдээ би бол одоо сонирхолтой тэр чинь тэр нисгийн онгоц чинь түрээслээд явж байгаа. Төлбөр мөнгөний төлөөд явж байгаа. Өөрөөсөө аялал зарцуулж байгаа зардлаа төлөөд явж байгаа. Тэр хүний чинь одоо хүний ирэхэд хандсан асуудал байна шүү дээ. Тэр ямар зүгээр онгоц хөлөглөөд болохгүй зүйл хийж болохгүй. Одоо хулгаан ан ч юм уу тийм үү? Хориотой газар бууж суул болохгүй. Түүнээс одоо бүх зүйл нээлттэй сайхан журмын дагуу ингээд явж байхыг тэрийг одоо эсэргүүцэж байгаа хүмүүсийг бол би одоо үнэхээр бас яг үүндээ гайхаж байна. Маш олон мэдээллийн сайтууд дээр шүүмжлэлт агуулад явж исэн болохоор нөтрүүлээ асуусан байгаа шүү. Гэхдээ ингэж харж байна л да ер нь яг одоогийн байдлаар Австрийн ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа. Энэ улсын онцлог нь гэвэл 9 сая иргэнтэй мөртлөө 30 сая жуулчин хүлээж авдаг байхгүй юу. Тэгэхээр одоо төсвийнхаа ихэнх хэсгийг татвараас биш дандаа жуулчтаасаа бас босгож чадчихна. Тэгээд хөгжлийнхаа одоо маш их мөнгийг татан төвлөрүүлж чадчих шүү дээ тий. Тэгэхээр манай улс бас тодорхой хэмжээнд дандаа татвар, шимтгэл, даатгал гэдэг юм уу. Ингээд торгуулаар төсөв босгож байгаахын оронд аялал жуулчлалын салбараас одоо яаж мөнгө олох боломжтой вэ? Яаж төсөвт мөнгө татан төвлөрүүлэх боломжтой гэж та нар мэргэжлийн хүмүүсийг таарч байна. Тэ миний хувьд яг энэ чинь засаг төр бол бодлогоо хэрэгжүүлээд бас дэмжүүлэх гээд нөгөө аяллахаа хугацааг уртсах гээд 103 сараар сунгах гал ингээд ажиллаад байгаа бид нэр. Ер нь жоохон удаан боловч хугацаа сунжил байгаа. Ер нь. Тэгээ миний бодлоор бол энэ өөрөө бидний нөгөө газар зүйн байршлын хувьд их өрөвц газар орно юм байна л да. Бид нэр ерөөсөө
нэг Азийн тэр нэлээд хойхон тал руугаа ингээд байрлаж байгаа. Тэр онцлог газар нутаг гэдгээрээ би бол тэгж бодож байгаа юм. Ер нь зүгээр юу гэдгийг бараг жилийн 4 үеэр дулаахан сайхан байдаг Вьетнам улсад бол одоо тэгээд 365 хоног жуулч байгаа юм шүү дээ. Манайх өөр газар зүүн байрлалаар ийм хол хүндий хол болчхороо тэгэл адаглаад нөгөө нисгийнх нь өртөг үнэн их болол явчихж байгаа юм л да. Тэр утгаараа жоохон тийм хүнд нөхцөлд аяж уучлалын талаас хүнд нөхцөлд жоохон юм одоо юу гэдэг тусгай сонирхлын баг аяж уучлалын бүс нутаг гэж авч үзвэл бараг би болох байх гэж бодоод байгаа. Тэр утгаараа одоо зуны 3 сарл байна. Тэгээд энэ 3 сарл ирж байгаа жуулчид байна. Тэрний 3 сард ирж байгаа жуулчдын хувьд бол бас л ер нь одоо манай даацсан бас л нэлээд тулцсан байгаа шүү дээ. Тэгээс ахуулаад ер нь тийм нислэгийн билет олдохгүй байгаа. Баазууд одоо бүр тэр 3 сардаа бол дүүрэн байна. Ер нь тэгэхээр бид нар бас тооны араас явах юм уу, чанарын араас явах юм уу гэдэг ингээд жишээ нь юу гэдэг Бутан гэдэг улс. Бутан руу аялахад бол ер нь бараг 1 жил юм уу захиалгаа өгөөд 1 жил хүлээн шүү дээ. Тэгээд үнэтэй нэлээ ийм үнц хүнд бүхвээ тийм аялал жуулчлалын бүс нутаг байна. Манайх одоо бас тиймэрхүү байж бас яагаад болохгүй гэж ер нь манай улс маш богино хугацаанд гадаадын жуулчдыг ч гэдэг юм уу дотоос аялуулж байгаа юм чи энэ хугацаанд маш өндөр өртөгтэй аяллуудыг бас санал болгоод ашигтай ажил бас болох юм байна гэсэн гаргасан. Тийм маш өндөр өртөг. Тийм ер нь одоо миний л бодол шүү. Ер нь бол бид нар тийм тусгай сонирхлын аяж уучлаа нэлээд сайн барьж хөгжүүлэх тийм чанарлаг чанартай жуулчин үнцэн бүхий жуулчин ирэх ёстой юм болов уу? Тэгвэл ирвэл зүгөө юм болов уу гэж би бодож байна. Түүнээс одоо нэг өөр хүчтэй аялал байна шүү дээ. Одоо юу гэдгийг ингээд бодоод үзгүй. Инженер нэг өөр хүчтэй аялагч орж ирлээ. Өдрийн хоолндоо нэг кофе уугаад нэг бичээ иддэг жуулчин байх юм уу? Эсвэл өдрийн хоолндоо ресторанд ороод ингээд сайхан хоол ингээд зоогөлчдөг ийм жуулчин байх юм уу? Майхан тоноод явдаг жуулчин байх шүү дээ юм уу? Жуулчны бааз дээр буух 5 хоттой 4 хоттой буудлууд нь буух хэрэгтэй жуулчин байна. Энэ жуулчин үнцэнтэй жуулчин байх хэрэгтэй. Яг гоо бүгдийн тийм байх хэрэгтэй. Албагүй жоохон тийм хувь хэмжээ байгаа юм л да. Жишээ нь өөр хүч өрсөн тийм жуулчид ч байна. Жуулчид нэг 10-15% хитэрдгүүл юм байл л да. Ер нь тухайн улсын аяллаа манад одоо хэдэн хувьч орж ирдэг юм те. Ер нь миний мөрөөдлөөр бол ер нь жоохон үнцэн бүхий жуулчдыг бид нэр авч хөгжих хэрэгтэй юм болоо даа гэж бодож байна. Тийм байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө аялал гэхээр за Улаанбаатар хоттой ойролцоог бол тэрэлжийг мэдээд байна. Орон нутагт жоохон холхон гэх юм бол хөвсгөл нураал мэдээд байна шүү дээ. Ерөнхийдөө хоёрхан юм объект л ярьж юм. Тийшээ л аялж байна. Ер нь бол бүгд үзсэн баг. Одоо тэгвэл манайх чи 21 аймагт тархаа бутархаа юм улс шүү дээ. Тэгэхээр бас өөр үзчмээр дараагийн одоо шинэ сизон эхлүүлэх юм шаардлага байгаа даа шүү дээ. Тэгэхээр өөр дараагийн аймагуудыг хаана одоо энэ гэж та харж байна. Хөвсгөл аймагт одоо энэ улаан сумын одоо хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга одоо Монгол улсын байгаль орчны говьяд ажилтан Төмөсг гэдэг хүн биш үү? Тэр хүн чинь 23 жилийн өмнө одоо энэ мөсний баяр гэж анх одоо мөсний баяр гэж яригдж байгаа боловч одоо мөсөн дээрх тагтаа мордын уралдаан гэдгийг нээсэн баггүй юу? Тэгээд тэгэхэд бол нэг 60-аад бараг хүн цуглаж байсан юм шиг байгаа. А тэр чинь ингэж явсаар байгаа сүүлдээ нөгөө зохион байгуулалт байхгүй байсан учраас нөгөө нэг айхтар асуудал шүү дээ. Мөсөн дээр машины тос, баас, шээс их дэлхийгээ бузруулаа барьлаа. Энүүний чинь би бас Төмөрсөг багтаа бас нэг дэм болъё гэдэг нэг 3-4 жилийн өмнөөс тэр мөсөн гэрт нь идэ будаа засаад. Тэгээ энэ дэр үлийн аялал дээр манайх одоо мөсөн гэрээс гадна мөсөөр юу ч хийж болохоор байгаа байхгүй. Одоо түрүү жил бас нэг засгаас бас нэг Улаанбаатарт бас нэг хөөрхөн мөс төсөөр юм хийгээд байгаа. Эдгээр чинь нөгөө нэг байгаль дэлхийн тэр мөс цас чинь үнэгүй гэж байна. Тэрий чинь бид нар капитал болгож болохоор байгаа байхгүй. Тэгээд миний аялал дээр голчлон улсууд бас би чинь нөгөө аяллаач бас хүн биш байхдаа гадаад найзууд ихтэй гадаад бас нэлээд удацсан болохоор тэд нар маань хурж ирээд Монголыг үзье гэхээр яг үндэ байдал бол хэцүү байсан шүү дээ. Унтах хор уйдах бол бизнес газраас авах, нойлын асуудлаас авахулаад тэгээ нөгөөд чинь өөрөө хийхгүй юу? Нөгөө бионоолоо авч яваад хоолундаа хийгээд тэгээ нөгөө найзууд маань очиод Монгол руу явж үзье гэсэн улсуудад бамбуутай яваа. Бамбуугийн тэр хоолунд нь гоё гисээр гад нөгөө миний айхтар гоё сонирхдаг аяллаа маань хоолны аялал гайцсан байхгүй. Ерөнхийдөө хүмүүс хоолны аялал болов уу гэж. Тий, VIP гастро хоолны аялал болчих واخгүй. Одоо нэстэг тэрэгтэй аялал дээр хүртэл тэгж байгаа байхгүй. Нөгөө нэстэг тэрэгээрээ гоё газруудаа үзчихнэ. Гэхдээ хүн чинь ерөөсөө бас нөгөө эддэг ламтын одоо хоолндоо их ач холбогдол өгдөг. Унтах ор. Тэгээ тэдний хөгжүүлчихэр аягүй дуртай байдгийн. Тий, ер нь энэ дашрамд бол тий Монголын аяж улсын бүсийг 5 бүс нутагт ерөнхийд нь авч үздэг юм л да. Өмнөд бүс, төвийн бүс, хойд бүс, баруун бүс, зүүн бүс. За бидний сайн мэдвэл төвийн бүс байна, хойд бүс байна.
тийм ээ ар хангаа хүсгэл өр хангаа орсон. За манай Монгол аялагчид бол одоо дараагийнх нь хөлбөр нь одоо баруун бүс рүүгээ явж байна. 3 дахь бүс рүүгээ явж байна. Увс ховд баяуулгыг баруун бүс рүү орж байна. За энэний дараа би бодож байна одоо өмнөд бүс рүү нэвтрэж орох болов. За түүний дараа хамгийн 5 дугаарт нь зүүн тал тийм ээ одоо эзэн Шингис хааны төрсөн нутаг гэдэг. Энэ бол ерөнхийдөө шин тутамдаа байж байгаа арай хөгжөөгүй байгаа, хөгжиж байгаа. Гэхдээ бол сая их зам сайн тавилаа. Энэ тэнд одоо нэг хөшөө дурслын зүйлсийг маш их хийлээ. Ер нь одоо хинтэр рүү явхад их сонирхолтой сайхан болцсон шүү. Сүүлийн 8 жилийн турш хийгдсэн бүтээл. Ер нь их сайн хийгдлээ сүүлийн жилүүдэд. Тий, ер нь тэгээд ер нь дотоодын аялагч нар ер нь өөрсдөө тухайн бүс нутгуудаа төрүүлж нээдэг юм байна л да. Тэгээд тэрний араас нь нөгөө гадны жуулчид нь явж ингэж явдаг юм байл л дээ. Зүгээр манад бол яг дотоодын аял нэлээ хожуу хөгжиж эхэлсэн учраас тэгээд ингэ явж л байна. Өмнө нь бол зүгээр жуулчид бол зүүн бүсээс бусад дөрвөн бүсээр нь бол хангалттай чөлөөтэй аялдаг. Одоо юу гэдэг баруун талд нөгөө Казак үндэстэн нөгөө юуны бүргэдийн ан энэ төр гэдэг нэг сонирхоод эхэлсэн явж л байдаг. Манайх одоо үзэж л байна. Ер нь сайн хөгжиж байна. Одоо манайд ч бас одоо кемпүүд үнэтэй байна, хоолунд үнэтэй байна гэдэг нь манайх бол экспортлогч үйлдвэрлэгч орн бас биш. Би энэ тал дээр бас монголчуудаа өмөрөхөд бас тийм ээ. Тэр улсууд чинь нөгөө гадаадаас орж ирсэн импортын бараануудыг л бас нөгөө гайл татвар илүү юм шингэсэн үнээр авч байгаа байхгүй юу. Тэгээд бензин тоснос авахлаа бүх юм байгаа. Ер нь одоо бас монголчуудаа бас би өмөрөх талдаа шүү. Манай дотоодын аялагч нар бас гайгүй хог тарихгүй сайхан явж байна. Ер нь дандаа Монголоо левел хүн ер нь юм хөдлөхгүй шүү дээ. Хэдүүлээ ингэж гоё хийчих, ингүүл юм шүү. Нөгөө нэг бас мөнхөл би ч одоо бас ярилцлагуудаар хэлдэг шиг жоохон сэтгэлтэй л байх хэрэгтэй. Бие биендээ хайртай байна. Монгол хүн Монголын брэнд гэдэг үрээтэй манай онгоцтой ил явдаг шүү дээ. Монгол хүн Монгол хүнээ хүндэлж тэгжиж л уус өгч шүү дээ. Одоо гудамжинд явж байгаа одоо машин дэргэндээ бие зам тавьж өгөхөөс ахуулаад тэр чинь нөгөө гадаадуудын харах бас нэг аялын нэг хэсэг болчихж байгаа ш. Монголчууд бие биендээ зам тавьж гин үү? Гоё мэдлж гин үү? 10 хэдэн жилийн өмнө намайг одоо ингээд ирээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхэд хүмүүс юу гэсэн бэ гэдээ гайхдаг байсан юм. Одоо тэгэхэд бүх газар бас өдрийг сайхан өнгөрүүлээрэй, найз нөхөд хайртай шүү. Бас хөгжөөд байгаа байхгүй юу? Монгол залуучуудаа би одоо муу хэлэх аягүй дургу болцсон. Бие бинийгээ магтаад урам өгөөд ингээ хөгжих их сайхан мэд гэж боддог шүү дээ. Одоо VIP аялалд анх одоо хийгээд явж байгаад манай миний одоо энэ ижлээ найз маань миний найз одоо ингэж чи тэгэж маш их зөвлөгөө өгдөг, дэмждэг. Дэмжлэггүйгээр би нэг явахгүй шүү дээ. Би мундаг баатар гал хийгээд ах юм бол бас болохгүй. Дан ашигын төлөө яваад ах юм бол болохгүй. Манайхан болгоор 103 улирч одоо бас нэмэгдээд өвлийн аялал ороод ирж байгаа шүү дээ. Одоо энэ мөсний мөр шүү дээ. Тэрийг анх хийж яхад энэ хөвсгөлийн хатгалын тосгоны одоо тэр байшингууд түрээсэлдэг байсан. Тэгээд мөсөн гэрмэртэй ингээд хөгжүүлэлт хийгээд одоо дуу хураа бас хийхэд 15 км гоож байгаа юм. Одоо бас нойлуудаа бариад явж байгаа. Одоо нэг тайган аялал шиг. Түрүү жил чинь индиачууд эдрийг авчираад байхад кемпүүд 60 км гонгоосон юм. Тэнд бас цэвдэгтэй учир одоо тэр гүний нойл барих бас асуудлууд байгаа. Тэрийг заавал муу хэлэх биш одоо ингээд улам сайхан болгоорой гэдээ биэндээ бас урам өгөө тийм ээ. Ингээд явчих хэрэгтэй. Тэр хөгжиж байгаа улсуудыг та нар ингээд гоё юм шинжилчээрээ бид нар энэ удаад ингээд байрлалчи хоол ундан дээрээ бид нар ингээд яач дандаа ингээд муухай орлоод би нэгэ доош нь хийгээд байвал муухай байхгүй нөгөө үйлчилж байгаа нөгөө оюутан цагийн оюутан ч бид нар ч урам зориг авахгүй шүү дээ. Дэмжлэг тусалцаа үйлчлэгээний тухай гэх юм бол ерөнхийдөө салбарын яамтай хөгжлийн төв мүүд байсан нэг татан бөгцсөн үү байна уу? За тэгэхээр яамдуудтай тэгэхээр яамдаас ярьдаг том форум нэгдсэн форумуд дээр ярьдаг л да бид нар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа иргэдтэй хөнгөлөлтөд дэмжлэг зээл буцалгүй тусламжуудыг олгоно гэж байгаа. Яг энийга салбарын бизнес эрхэлж байгаа иргэд маань ч юм олж авч чадчихна. Дэмжлэг болж чадчихна. Жилийн өмнөөс тийм дэмжлэг зээл өгч эхэлсэн л дээ. Зүгээр магадгүй шалгуур нь жоохон хүнд хугацаа нь богинохон шалгуур нь жоохон хүнд байгаад бас төдийл хүссэн болгоно авч чадаагүй. Ахын хувьд бол авцгаасаа. Гэхдээ бас их нийтлэгээр хүснээрээ тийм үү? Авч болохгүй л хугацаа нь богино л. Бидний одоо ярьж байгаа зүйл шалгуур жоохон өндөр байна. Тэгээд хугацаа жоохон богино байна гэсэн тийм шалгуур. Энэ зөөлөж өгөөч л гэсэн үгсэлттэй байж байгаа. Тийм байна. Тэгэхээр таны хувьд гэвэл ерөнхийдөө яг аялын компани захирал гэсэн одоо ийм статустай байгаа шүү дээ. Тэгэхээр нэг компани захирал хүн аялал жуулчлалын дэлхийд алдартай ч гэдэг юм уу хамтлаг урлагийн одоо төлөөллүүдийг авчирж ирж болоод байна л да. Тэгэхээр нэг талаараа соёлын яамныхны хийгддэг ажлыг нэг ирхэм ингээ хийгээд
бас болоод байгаа юм чинь бусд нь ингээд нэгдсэн байдлаараа яг тэр үед тренд болж байгаа ч юм уу тий. Тэр урлагийнхныг бас авчирж ирээд ер нь та нарын хамтын багийн ажиллагаа ямар байд юм бэ? Тус тустай яваад байна уу эсвэл 4-5 компаниуд багийн ажиллагаа одоо энэ мэргэжлийн холбоо одоо ижлээ эднэр манай сайн мэдэх бах. Би бол ер нь тэгэл найз нөхөд тэрнийхээ одоо найз нөхдийн дэмжлэг их байдаг. Одоо тэрийг сонирхсан улсууд тэднэртэйгээ нийлэл хийдэг байхгүй. Заавал засаг төрөөс би юм харах дурггүй. Өөрийнхөө хийх дуртай юм хэр монголчуудаа бас юм үзүүлч байсан. Дотоодын аялал гэдэг бол гоё байхгүй. Дотоодын аялагч нараа бас нэг ийм үзчихээсээ барьчаасаа бас төрөл засгийн бодлогоос би ер нь бас нэлийн зөрж явдаг, тэрсэлж явдаг гэх юм уу дааши. Бодлого нь бас жоохон буруу надад таалагддаг байхгүй. Жишээлбэл одоо сая ижлээ бид гурав ярьж байгаа тэр арай биелэгж улсуудын аялал гэдэг нь шүү дээ. Тэр улсуудыг авахд манад бас буруу юм байгаа байхгүй. Булган жишээлбэл одоо хэдэн тэрбумаар айргны өргөө барьна гэж байгаа байхгүй. VIP тэр улсууд чинь Монголд яг үннийг хэлэхэд одоо тэр нэг хорхог гэдэл одоо тэрний чинь идэхгүй. За Монгол арх уухгүй. Айрг уух гэж Монголд ирэхгүй байхгүй юу? Монголын нөгөө нэг ёс заншил Монгол ахуйг харах чил ирж байгаа юм. Одоо яг малаа яаж ахуулж юм одоо дээр үе одоо сур ногт одоо буцаа сэргээд эхэлж штэ. Тэдний чинь харах гэж ирж байгаа байхгүй бие биентэйгээ яаж харьцаж чинь айрг уух гэж VIP жуулч тэр нэг жол түүгээр байхгүй байхгүй. Улс орон болгоны онцлог өөрсдийнх нь цайчуд юм уу ундаанууд нь гадны яг үнийг хэлэхэд гадны иргэд бол ингээд тухлаад уугаад маш их хэмжээгээр хэрэглээд харчгүй. Тэрэн дээр одоо манай яг аялын зарим экспертүүд би наадах чинь бас хэлэх дуртай. Монгол сайхан өрмөө гарга, борцгоо гарга, одоо Монгол юмнуудаа гарга гэж бүх кемпүүдэд бас зөвлөөд идэг байхгүй юу. Тэгээд одоо жишээлбэл таач гэсэн нэг айлд ороод ингээд борцог гэдэг чинь маргааш нь дахиад адилхан өрөмтэй борцог гэдэг өдөр болгоод идэх хэцүү байхгүй юу. Тэгэхээр чи энэ жуулчид чинь ингээд одоо 200-300 км яваад кемпээ сольж явж байгаа шүү дээ. Тэгээд бах байдаг нэг борцог өрмөн тэгэл гуралтай шүлэн нөгөө зарааз марааз будаатай кетчуптэй энэ байж ивэл тэгэл өмнө нь бол бас том эмгэнэл байсан юм шиг одоо хараа гайгүй болоод байгаа юм. Тэгэхээр та ингэж хэлэх чинь яг аргины өргөөндөө зарцуулж байгаа тэр их хэмжээний мөнгийг тэрийг одоо юм хийгсэн тэр залуучуудаа итгэл өгөөд бас зээл өгчих хэрэгтэй байхгүй. Итгэлцэл. Заавал нөгөө нэг одоо Монголынхны оргоо байдаг шүү дээ. Банкнаас зээл авахын тулд тэр банкнаас авах гэж зээлээс их хөрөнгөтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр чи залуучууд хөгжих гээд одоо бас хэцүү шүү дээ. Тийм байна. За тэгвэл аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөвлөлт тий. За ижлээ таны хувьд гэл ерөнхийдөө автоспорт сонирхдаг иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Тэг хамгийн сүүлд гэхэд гадаадын бас яг энэ чиглэлийн тамирчид бас ирээд л явлаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө зундаа яг энэ ижил төстэй сонирхлын аяллаа хувьд гадны хичнээн улсын жуулчдыг авах боломжтой. Яаж хөгжүүлээ явж байна? Газар нутгийн тогтч нь өөрөө сонирхолтой л доо. Юу гэдгийг өмнө говьс хойш хөвсгөл хүртэл явхад одоо босоо техникийн дагуу явхад бол ер нь байгалийн бүх тогтц зүй тогтлыг л үзсэн. Өмнө говьс хойшоо босоо чиглэлээр тий. Дэшегээ явбал ерөөсө бүх зүйлийг үзэж болно. Бараг аврын үлрэл 5 сард ч байна уу явах юм бол бараг өглөө тэнд шорттойгоо өдөлсөн хүн шуурхайхан хойшоо явбал ер нь харангаа нутг руу ороход энэ цас орж явах жишээ тий. Нэг өдөрт бүх үйлрэлийг үзэгч боломжтой юм сонирхолтой. Газар зүйн ийм онцлогоос шалтгаалаад ер нь авто аяллахын нэлээд орж ирнэ л тий. Ер нь тэгээ сүүлийн одоо бид нар мэдчихэж байгаа хаа тэр торгоны зам гэдэг Австрали явж байна тий. Одоо баг 3-4 дахь жилдээ явж байна. Энэ нь өөрөө нэг маш том сурчлагаа болдог. Энэ ингээд орж ирээд яваад өнгөрөн энийг сонирхогч нөгөө дэлхийн нийт ингээд харж байгаа, толдож харж байгаа. Энэ Монгол гэдэг чинь бид нэр үзэх хэрэгтэй юм байна л гэдэг тийм сэтэл төрнөө. Тэр бол маш сонирхолтой одоо сурчлагаа гэж харнаа ер нь. Дахиад дээр нь бид нэр өөрсдөө их газрын бас нэг юу гэдэг баруунаас зүүн тал руу явж байгаа том ийм авто урсгалын бас нэг төвн л дөө. Юу гэдэг баян үлгийгээр барууны жуулчид баян үлгийгээр орж ирээд монголоор дайраад ийшээгээ гараад Орос руу гараад тэгээд валидив бостог ч юм уу те ингээд явдаг. Энэ бол том ийм магистрал шугам байна. Мөн монголоор дайраад урагшаага хятад руу орж байна. Энэ бол ер нь бол их том юу гэдгийг Европ, Аз хоёрыг холбосон том авто ийм коридор байхгүй юу? Их томоор харуул бид чи 2 твийг холбосон ийм автозамтай л улс судалтай. Тэр утгаараа маш их авто аялагчид, моциклийн аялагчид их орж ирнэ. Дээр нь манай монгол залуучууд одоо монголчууд морин дуртай шигээ бас техник дуртай. Бас одоо бүр 1-2 ороо моцикл унахаас илүүтэйгээр одоо бүр
гэр бүлээрээ хүртэл ингээд моциг унаад аялдаг юм гэр бүлүүд хүртэл зөндөө ингээд болж байна. Энэ бол ер нь сонирхолтой сайхан бас нэг аялын төрөл л дөө. Тийм байна. Тэгэхээр тээвэр иргэсэл мото спорт ярьсных ер нь бол 21 аймаг руугаа бид нар за яг одоо аялал жуулчлал хөгжсөн аймагуд руугаа бид нар хүмүүсэд зөөж тээвэрлэх шаардлагатай байна. Замын асуудлаа их багаар нь шийдэд явж байна. Тэгвэл тодорхой хэмжээний ийм сонирхолтой хүмүүс байна шүү дээ. Би энэ цэгээс энэ цэг хүртэл юм үзэхдээ би 8 цаг машинаар явах сонирхол алга байна. 30 минут нисэд очичмоор байна гэж байдаг. Тэгэхээр буцаал нөгөө VIP тусгай хэрэглээний тансаг аялал руугаа буцааж ирэх болж байна л да. Тэгэхээр манай улсад яг аялал жуулчлалын салбартаа зориулаад 103 удирдалтаа ер нь нисдэг тэргийн хүрэлцээнүүд ямар байдгийг бас энэ тал дээр тань. Би ч нөгөө батлан хамгаалах яамтай гэрээ хийгээл тэр онгоцыг авч явсан хил амд орсон болохоос биш. Одоо энэ хувийн авиа компаниуд айгүй их болцсон шүү дээ. Бараг 15 6 авиа компани бий болсон байхгүй юу? Тэнд чинь 8 хүний суудалтай, 2 хүний суудалтай, 3 хүний суудалтай харьцангуй гайгүй. Тэгээ одоо тэр залуучуудтай тэр аяллууд одоо бараг тэр сенсацнаас айгаад чимээг үлээдэг болохоос ажил хийж байгаа. Хийж байгаа. Тий. Ойролцоогоор 12 хүний суудалтай онгоц 1 цагийн тарифыг би буруу бодож магадгүй шүү. 5 сая орчим төгрөг байна гэдэг жаа. Тэгэхээр Улаанбаатараас Хөвсгөл рүү 1 цаг 50 минут орчим нисээд огт ядрахгүй алж яахгүй очиж байгаа. Бараг Эрдэнэтийн дээгүүр нисээ явж байхад утасны сүлжээ бариад дудлага гарч байгаа. Тэр сая Хэрхлүүрийн сардаг хагийн хар нуур руу нисдэг дэрэгтэй аялсан аялагч нар хэлж байгаа юм. Эн чинь ерөөсөө одоо машин дэрэгтэй мориор явж ирснээс ерөөсөө зардал баг хямдхан байж тээ гэж. Ягаад гэвэл машин дэргэний эвдрэл бензин бас өндөр шүү тий. Нөгөө хоол ундаа 2 3 хоног тэр бэрхшээлтэй газар яваад өмхөрүүлэх үү барих уу. Ундаа бас хоногтой ресортын амралтын газраас бас тодорхой хэмжээнд мөнгө төлж байгаа шүү дээ. Энэ дүнгуудыг тооцоод үзэхээр нисдэг тэрэгний аялал бас хамаагүй бараг хямдхан байхгүй юу? Яхахгүй хямдхан байхгүй юу? Бид нар аяллаагаа одоо шин төвшөнд аваачмаар байна. Яг хуучных шиг л бодоод яваад болохгүй байх л та. Тэгэхээр яг энэ дээр манай энэ яамдуудыг мэдэхгүй холбоодуудыг бас мэдэхгүй байгаа даа л да. Аялын компаниуд маань яг тодорхой хэмжээнд ямар соён гэгэрл юм ойлголт өгөх контентууд ч гэдэм үү? Ямар ажлууд хийгдэж байна? Би одоо яг өрнийг хэлэх миний хувьд ижлээ бас нэг юм дуурах бах одоо өөрийнхөө жилээр би бол одоо чиглэл манай жуулчдад наашаага чиглэсэн ямар жуулчин авах вэ гэдэг дээр л анхаарч байгаа байхгүй юу? Хоол ундныхаа одоо чанарыг сайжруулад саяны тэр нойлууд бас гайгуулж байгаа хэллээ шүү дээ. Тэгээ үйлчилгээ. Тэр нөгөө нь 3 оттой 4 оттой гэдэг чинь ерөөсөө 5 тухаас тэр од өгж байгаа юм шүү дээ. Тэгэд нөгөө яг үннийг хэлэхэд одоо социализмын үед чинь улсууд чинь айгүй гоё ярцаатай байсан юм шүү дээ. Бараг. Тийм. Одоо л ингээд бие биендээ өсөрхөөл барайл дандаа би нэгэ муугаар нүддэг болцсон. Ерөөсөө Монгол хүнээ хүндлэхээ байцал гэсэн үг байхгүй юу? Монгол залуучууд та чадсан шүү, чи чадсан шүү, гоё хийж штэ. Миний дүү энийг ингэчээр урам зориг өгч ер нь одоо эх орны дайнд Оросууд ялахтаа бас нэг баатар төрүүлээд байсан шиг тийм чи чадчихин, чи мундаг байна. Би энд урам л өгсөн байхгүй юу? Төрөөш болохгүй байна. Хогийн аялал жуулчлал, нойл заваа өгсөн бас монгол хүн юу чаддгийг энийг л болчих хэрэгтэй байхгүй юу? Бүгдээрээ чадна. Тэгэхээр яг энэ салбарыг хөгжүүлэхэд бас үйлчилгээний салбарынхан байна. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэх шаардлага нь хүний нөөц ер нь яг ямар байна? Тэгээ хүний нөөцөө чадварчуулаад сургах, сайжруулалт явуулах юм шаардлага үүсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ яг хэний ажил юм бэ? Манай яамдуудын ажил юм уу? Эсвэл ресортын захирлуудын ажил гэдэг юм уу? Энэ дээр манайхаа юу гэж? Тэ хүний нөөц их хүндэлтэй манай салбар ер нь өөрөө нөгөө хугацааны богинохон учраас бараг 101 улирал за их л сунлаа ихнээр нь 2 улирал ажиллана, 2 улирал сул зогсно. Тэр утгаараа хүний нөөцийн хомсдол орсоо. Ер нь. За харин магадгүй сүүлийн 1-2 жил харин эргээд гайгүй сургалтуудаа явагдаж байгаа. Одоо хувийн хвшлийнхэн ерөн сургалтуудыг хийж штэ өөрсдөө одоо гайд хөтчийн холбооч гэдэг юм уу те Монголын тогоос нарын холбооч юм уу ингээд энэ холбоодууд маань өөрсдөө бас боловсруучдаа сайн бэлдэж өгч байгаа. Эргээд бас гайгүй болж байна. Цалинтай оюутан. Тий. Оюутнуудаа за тэр хичээл намраад ирсэн 103 сар ажил хийх боломжтой оюутнуудаа сургалтандаа маш яралтай хамруулад ингээд ажиллаулдаг гэж бодож болох уу тийм кемпүүд гарцсан одоо байхын толгой олдроос авахуулаад нөгөө цалинтай оюутан дадлага шигчгээд сайхан гэрээ хийгээд тэгээ тэгжил урам зориг өгсөн юмуд яваад байгаа. Түүнээс боловсон хүчний асуудал бол Монголд бас юу байдгийг. Одоо сая дахиад яриад байгаа үйлчлэгээний асуудлаа сайхан сайжраад бүгдээрээ сэтгэлээрээ хандчих юм бол одоо энэ Австрали, Америкчууд эдгээр чинь ер нь одоо хууль болцсон байдаг байхгүй юу? 10% тип нөгөө цайны мөнгө. Тэрүүнийгээ бас манай монгол залуучууд бас одоо нэг
хүн өгөхгүй бол зүгээр типний саммаа хүртэл бас кемпээр гоё үлчилсэн болов тэр гадаадууд өгөхгүй гэж байхгүй. А заримдаа бас дутагдaltaй тал нь манай хөтөч эднэр болохоор типээр яддаг манай Монгол тип хэрэггүй мэрэггүйгээ бас буруу пропаганд явуулдаг байхгүй. Тэгэхээр манай Монгол залуучуудад гоё үлчилсэн залуучуудад за болил да 10% болил да 5% тип өгөхтэй биш үгээд бас тэрийг бас дэлхийн бас соёлыг бас хөгжүүлэх ёстой. Яг Монгол залуучуудад тип гэж боддоггүй. Аяллагчид угаасаа дэлхийн хаанч Вьетнамчууд юм уу Европын улсуудад ч юм уу аялж байхдаа типээ өгөөс сурцсан л. Ерөөсөө тэрүүгээр амьдардаг байхгүй. Яг энэ жишгээрээ Монголд ирээл бас типээ өгөөл явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг үйлчлэгээ үзүүлж байгаа залуучууд бас уран болоо явах юм. Ерөөсөө тэр байхгүй. Одоо энэ тэр залуучууд ч гэсэн үйлчилж байгаа залуучууд ч гэсэн гоё үйлчлэх юм бол Монгол хүн ч гэсэн бас нэг ийм цайны мөнгө өгд юм биш үү? Одоо залуучууд бас өгж байгаа гэж лээ тий. Цайны мөнгөний соёл. Би бол баярлаад өгдөг. Нэг 50000-аас ч болтгоо миний улам дэвшээрээ. Энэ соёл сурах хэрэгтэй байхгүй юу? Хоорондоо ингээд хэрэлдээл эн чинь юм байна, тэн чинь юм байна гэхгүй. Бинийг хүндлэх аюугаа үйлчлээ шиг одоогийн залуучуудыг бас муу хэлэх бас арга байхгүй байгаа шүү. Тэгэхгүй бол дандаа муу хэлээд нөгөө нэг зэт үе юм юу ч юм лөө дандаа би нэг муулах юм байхгүй ингээ гоё харьцуул хин ч ойлголцдог байхгүй. Муухай аштай өнгөж байхгүй шүү дээ. Бие биентэйгээ гоё л харьцах хэрэгтэй байхгүй. Би нэг ойлгодог. Манай улс ер нь жилдээ яг хичнээн жуулчин хүлээж авах нөөцтэй юм бэ. Янз янзын тоо яваад байгаа юм. Сая өнгөрсөн жил 2024 онд 860 мянган жуулчин бид нар хүлээж авлаа гэсэн юм статистик тоо гарсан. Энэ бол одоо өмнөх жилүүдээс хамгийн өндөр тоон үзүүлэлт 860 мянга. Одоо энэ жилийн 25 оных нь магадгүй сая руу өшөөд өгөх байх л та. Тэгээ ер нь өсчил жил болгон өсчил байна ер нь. Манай нислэгийн тоо гэдэг юм уу те яг жуулчтай авчирч ирдэг одоо нөөц гэж байгаа шүү дээ те. Энийг ер нь яг жуулчид ирдэг цагаар нэмэгдүүлт юм уу? Онгоцныхын тоог нэмэгдүүлэх юм уу ч гэдэг юм уу? Тий, зуны улиралд одоо өнгөрсөн 24 оны бүр рекорд тогтоолоо шүү дээ. Нэг өдөрт би андуураг бол нэг өдөрт 16 онгоц зөвхөн Солонгосоос ирлээ шүү дээ. Энэ бүр сонин тоо тий 16 өдөрт 16 онгоц буулсуулаа шүү дээ. Тий, зөвхөн Солонгосоос гэж бодоход. Аха. Хөвсгөлөөс сөүлийн чиглэлд нислэг татгаж байгаа гэж ярьж байсан. Энэ хэвээр ажил болж эхэлсэн үү? Хэрвээ яг энэ ажил болчвол яг юу ямар юу энэ бол маш гоё зүйл шүү дээ. Бүр маш гоё зүйл. Яг л Улаанбаатар заавал дайраад л энд бид нэр ингээл бужигнаалах дээгүүр явчихна. Тэгээ ер нь сүүлийн дэлхийн нийтийн жуулчдын хандлага нь ерөөсөө маш богино хугацаанд их завгүй болсон юм байна л да. Хүнд өргөдөн маш богино хугацаанд маш ихийг ингээд үзээд явахыг л ирэмэлцдэг болсон юм байна. Тэрний нэг тод одоо илэрхийлэл бол энэ болж байна л да. Солонгосоос шууд өвсгөл дээрээ зорилтод очих бүс нутаг дээрээ очиж шууд буугаад үзээ явна гэдэг чинь хугацаагаа хэмжиж байна л гэсэн үг. Магадгүй ингээд өнөөдөр мөрөн дээр бууж байна. Энэний дараа нь өмнө говь дээр юм уу тэгээ завхан дээр бараа баян үлгэрүү ч юм уу буугаад манай онгоцны бодлооч ер нь миний ойлгосноор гайгүй олон улсын нислэг авчгаар тийм дромууд байдаг юм байлаа шүү дээ. Ер нь. энэ хөгжчүүл бас нэг том ажил нугалсан л гэж харах. Тэгээ одоо дахиад монголчуудыг өмөрөхөд манай Мят кампусаас 2 онгоцтой байсан шүү дээ. Одоо 10 онгоцтой болцсон байна. Зөв явагдаад. Тэгээд одоо энэ хөвсгөлийн мөсний баяраар бас тогтмол нислэг гаргадаг болсон шүү дээ. Тэжлээ. Тэгэхээр чин одоо нөгөө нислэг дэрэгтэй аялал гэдэг шүү дээ. Тэр чин бас тийм байхгүй юу? Богино хугацаанд хэрэглүүний сардаг хагийн харнуур. Тэгээд доогуур нислэг байрлалынхаа сайхныг гарчна. Амттай шимтэй хоол идчихнэ. Тэгэхээр чин ижлээнээс аялдаг шиг хүн их завгүй болсон. Одоо хоорондоо бид нар уулзах завгүй болоод байна шүү дээ. Тэгэхээр тэр улсууд чинь маш богино хугацаанд нөгөө 10 хоног явах газрыг шимтэрч байгаа. Тийм байна. Нам өндрийн нислэгүүдийг бас зарим улсууд нэвтрүүлсэн байдаг юм байна л л дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо жишээ авахад бид нар хоргын тоогоог алхаж очоод үзэх эсвэл шууд дээрээс нь бас яг тэр байгалийн үзэсгэлэнтэй зөв тогтолцоог харах хоёр ч бас ялгаатай. Тэгэхээр яг энэ онцлогуудаа хараад бид нар дэд бүтц тээврийн хэрэгслүүдэд зохицуулаад явах юм бол бас ахаад дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг бас жуулчдыг татаж мөнгө олох бас юм боломжууд байгаад байгаа юм байна. Тийм. Өөрөөсөө ингээл нөгөө контент гэдэг шиг өөрөөсөө шинийг санаачлал тэгээ юм зүйлээ улам сайхан санаачлаа хийгээд авах юм бол гоё л болно л доо. Манай яамдууд хэр ажиллаж байна? Том баазууд, том бүтцүүд яваал гэдэг шүү дээ. Тэгэхээр яамдууд маань хэр ажиллаж байна? Миний хувьд бол боломжтой гэж бодож байна. Жишээ нь сая одоо нөгөө нэг бүс нутагт нь хуваагаад байна шүү дээ. Засгийн газрын хуралдаан очоод л яваад байна. Би төвийн бүст нь очсон байхаа биш ээ. Тэр аль бүс нь Баян хонгор, Өвөр хангаа, Ар хангаа гэсэн энэ гурав нэг бүс болсон байна. Тэгээ яг л тэн дээр одоо засгийн газар очиж хурлахын давуу тал нь юу юм гэхээр тулгымцсан асуудал та нар гаргаад ир. Нэг тэрий чи ирэмблээд ерөөсөө тэгээ шууд батлаад ингээд ажил болгоод явъя гэд. Тэр дээрээс бол ерөөсөө шууд нэг
Жишээ нь энэ 3 аймгийн дээр харагдах нь аяж уучлал дагнуулж хөгжүүлнэ гэд ингээд л өөрсдийнхөө хөгжлөлөө тодорхойлоод тэгээд юу гэдэг жишээ нь Баян хонгороос хой талынх нь өвөр хангаа байна уу? Биш Арангаас Баян хонгор руу шууд зам автсам тавья гэл ингээд эхэлж байна байл да. Тэгээд тэр зам урагшаа Баян хонгор орох юм байна. Баян хонгороос урагшлаад эхийн голын хажуугаар яваад шууд хятадтай хэллэх тийм зам хийж байгаа юм байна л да. Хийх юм байна л да. Ер нь энэ өөрөө нөгөө дэд бүтцэл хөгжиж байна. Энийг дагаад аяж хөгжнө л гэж бидний хувьд бол харж байгаа нэг хэлбэр. За ерөнхийдөө яг ижил төвшний бизнес эрхэлдэг том жижиг одоо ижил төвшний бизнес эрхэлдэг салбарынхандаа хандаж хэлэхэд ерөнхийдөө жуулчид яг юу хүсэж идэм бас зарим нь олж хараагүй байж магадгүй шүү дээ. Нэг яралтай энийгээ өөрчилжүүл жуулчдыг татах боломжтой юм байна. Төрүүлээд олоод харцсан яг юу вэ? Одоо миний хувьд бол бас дахиад хэлдэг сэтгэл үйлчлэг жоохон сэтгэл гаргаж хэлдэг байхгүй юу? Чин сэтгэлээсээ аав ээждээ ах トゥ удаа яаж үйлчлдэг вэ тэр шиг сэтгэл гаргаж хэрэгтэй байхгүй юу? Тэгэд чинь залуучуудыг мэйлдэг. Одоо хит ашигын төлөө ингэж битгийгүй. Наадах сэтгэлээсээ үйлчлээд араасаа мөнгийг гүйлгэлээдэг байхгүй юу? Бараг миний өрөө өгдөө. Тэгэхээр манай улсад одоо хэд хэдэн төрлийн аялал жуулчлалын манай улс гэхгүй л дээ дэлхийд дээр хэд хэдэн төрлийн аялал жуулчлал байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол улсын онцлог тохирсон хамгийн их одоо орлогочд мөр өгөөж үлдээж чадхаар аялал жуулчлалын салбар одоо чиглэл нь яг ямар чиглэл байна? Та нар юу гэж харж байна? Тусгай хэрэгцээтэй нь эсвэл Тусгай сонирхолтой тий. Тусгай сонирхолтой аялал жуулчлал. Яг масс жуулчин аль нь л ер нь одоо их сонирхолтой. Бид нар масс хэрэггүй гэж болохгүй. Масс жуулчин хэрэггүй гэвэл одоо өдөр тутам одоогоор өдөрт бараг 3 онгоц бууж байгаа. Энэ Солонгосын том урсгалыг бид нар яах вэ? Энэ чинь масс жуулчид ирээд л 3-4 хоног амраад явж байна. Энэ байна. За мөн хажуугаар тусгай сонирхлын аяж уучлалаа бид нар бас сайн хөгжүүлэх ёстой бол байх гэж одоо би бодож байна. Ер нь. Тий. Тэрийг хөгжүүлээд өнөө муу нэртэй муу сангуулагчдыг гэдэг өрөвчтэй аялагч нар чигтэл гэсэн ч гэсэн өөрхий нэг мотелд ч түүцэнд ч орлогоор болоод явдгийг. Тийм учраас тэднийг дээзэндээ доозондоо гэлгүй бүгдээрээ сэтгэл гаргаж хүндлээл. Монголчуудаа ч гэсэн хүндлээ. Би бол дотоодын аялагч нараа бас хүндлэх дуртай. Одоо Вьетнамын ч юм уу те энэ зүүн өмнөд Азийн орнууд их сонирхож байгаа. 100 бол их ирдэг болсон. Залгуулад ялангуяа Вьетнамын жуулчдад өвөл их ирж байна. Нөгөө цасыг үзэх гэж ирж байна. Энэ манад тэдэнд байхгүй бидний баялагч те. Тий. Сонирхолтой. Тэгэхээр өвөл бас орж ирээд байна. Бид нар ингээд жоох удаанч боловч өвлийн аяж уучлал маань бас хөгжөөл байна. Хугацаагаа тэлээл байгаа. Ер нь солонгосууд бол тасралтгүй ирж байна. Би солонгосоор байн яриад дурдаад байгаа. Аргагүй юм чинь ерөөс өдөр ирж штэ. Хамгийн багадаа л баг өдрийн нэг онгоц юм уу өнжөөд нэг онгоц өвлийн өдрөд бол ирж л байгаа. Өвлийн аялал дээр бол ерөөс Вьетнамд аян ирж. Сүүлийн үед бол тий тэд нар чинь яг үнэндээ цас үсэх гэж л ирж байна. Энэ чинь хамгийн ойрхон нэг баг шууд нислэгвч явж штэ. Одоо бидний өвөл нөгөө манай монголчууд Вьетнам руу нөгөө урд улсууд руу их явж байгаа штэ. Тэр онгоцоо шин буцаад нөгөө тэдний жуулчч бас наашаага орж ирээд байгаа. Энэ их гой солилцоо болж байгаа. Хөгжиж л байна. Өвөл жинхэнэ нөгөө нэг таарах гэж тухаалдах гэж ирдэг байхгүй. Тэр чинь бас сонирхол. Тэр чинь аялал байхгүй. Тий, хүн ер нь зовх гэж ирж байгаа байхгүй. Өөрт байхгүй зүйлээ сонирхдаг юм байл шүү дээ. Тий, одоо жишээ нь нэг жишээ тий. Одоо жишээ би Якут руу аялах дуртай. Энэ дуг нь хас 30 градус би үзчихэл болоод байгаа шүү дээ. Би тийшээ хас 50 градус руу тэмүүлээд байгаа байхгүй юу? Одоо бол ижлэгийн маршрут шүү дээ. Ер нь сонирхолтой. Хүн нэг өөрт байхгүй юм бол ингээд. За юу гэдгийг нэгдүгээр сард энд хасах 25 30 градустай байхад ингээд Якут аялаад буцаад их орондоо ирнэ шүү дээ. Зүгээр хавраа өөр орцсон юм санагдаж шүү. Тэнд хасах 50 градус байж байгаад эргээд ирэхээр бүр нөгөө энд хасах 30 градус чинь бүр өөр орцсон юм шиг дулаах юм шиг санагдав. Хавар болж байгаа чиш явчихдаг баха 4 сард. Яг нь ер нь ажиглаж байгаа л ер нь яваад байна л да. Тэр бол шиг дүүндрээр байж байгаа тийм. Ер нь тийм сонирхолтой. Ижлэх аялал явах байсан гэносууд ярьдгийг. Якут сайхан орно шүү дээ. За бидний яриа бол сонирхолтой болж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө аялал жуулчлалын үйлчлэгээ үзүүлдэг газруудаа ярьлаа, яамдуудаа ярьлаа. Ер нь энэ талаасаа ингээд зүтгээд хийгээд байдаг, тэг хичээгээд байдаг. Нөгөө талаасаа яг үйлчлэгээ авч байгаа ч үт юм уу? Манайхны аялагчдын тодорхой хэмжээний боловсрал гэж шаардлагатай болоод байгаа л да. Тэгэхээр манай аялагчид яг юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Бас аялагчдынхаа боловсралыг бид юм ойлголтыг дээшлүүлэх одоо шаардлагатай юу? Та нар юу гэж бодож байна? Тэгээ энэ бол хамгийн чухал асуудал. Аялагчийн боловсрал хэрхэн яаж аялах уу, хаана юу үзэх үү гэдгийг л бид нар одоо юу гэдэг юм телевизээр юм уу, одоо хэвлэл мэдээлэлээр юм уу ингээд танилцуулж байх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь.
Соён гэрүүлэх ажлыг за ерөнхийдөө аялагчид маань байгальдаа хэрхэн хандах вэ? Үйлчлэгийг авахтаа яах вэ? Тэгээд зам маршрут үзэх зүйлсүүдийнхаа одоо жагсаалт мэдээллүүдийг төлөвлөгөө гаргацсан аялал илүү баг цаг зав мөнгөнд ашигтайчд хэмнэлттэйчүүд юм шиг санагдчих. Тий, дотоодын аялал жуулчлал гайгуусаа хөгжиж л байна. Жилийнх тусам хөгжиж байна. Манай Монгол аялагч нар эхэндээ зугаалдаг байсан. Одоо бидний зугаалгыг аялал гэдэг зүйлээр сольж байна. Нөгөө зугаалга аялал гэдгийг ялгааг ойлгож эхэлж байна. Аялал бол ерөөсөө тогтсон төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй үзэх харах юмнууд нөгөө соён гээгэрх өөрийгөө танин мэдэх тийм л одоо баг ажил гэж хэлж болно шүү дээ. Ер нь аялал бол тийм. Би ч анх бас нэг сенсац гэдээс нь одоо энэ Монголын аялал жуулчлалын одоо нэг Монгол аялагчдынхаа арх бантангаас нь салгамаар нэгж жагаад бас нэг бөмбөг дүүсэн шүү дээ. Монгол хүн бантангүйгээр яадгийн одоо алтан медальтай хоол гэдэг тэр чинь би зүгээр л гэртээ ингээд хийдэг хоолыг байгалийн сайхандаа очиод өөрөөсөө одоо бүхэл материал эдэр байж ин хог тарихгүйгээр хоолоо сайхан идээд нөгөө гэртээ мэдэрдгүү зүйлээ л гоё мэдрээд одоо хог эдрээгээ тарихгүй бие биендээ бас нэг дүүрэл ураад тэгчээрэй гэдэг. Яа төр засаг дээрээ би бас нэг зүгээр нэг өөрийн зүгээр хэлэхэд Монгол хүндээ урам гэж би ярьсан шүү дээ. Хог тарьдаггүй Монгол. Хогоо энд хай май иймэрхүү уриалга гисээсээ илүү биендээ бас л урам өгөөд хог хайдаггүй Монгол хүн. Монгол хүн Монголын брэнд. Монгол хүн та Монгол хүнээ хүндлээрээ. Ингээд бие бинийгээ хөгжүүлэх талаас нь гоё байгаас л гэж боддгоо шүү дээ. Тэ би энийг муулах биш. Тийм байна тий. Энэ салбарт уучлаарай. Энд ашрамд би нэг Монгол аялагч нартаа нэг л юм уриалмаар байна. Хогоо битгий хаяач. Тийм шүү дээ. Битгий хаяач. Өмнө нь хог битгий өмнө нь бол ингээд бүр тараага хайждаг байсан. 10 жилийн өмнө. Одоо ямар ч уутанд хийдэг болцсон дараагийнх нь 5 жил нь. Одоо харин уутанд хийсэн аваа явдаг болцсон байл. Одоо авч яваад суурин газрын хогийн цэгт хаяад өгөөч. Битгий энэ тэнд байгаа тийм нэг хогийн түрүүн бамбуу хэллээ ш. Нэг хогийн юм цэг үүсгэсэн. Тэрлүү ингээд овоолчих юм уу? Овоолоо багтахгүй болчих юм. Тэгээд тэр нь салхийс ч манай Монгол салхитай шүндэ салхитай дондог. Эсвэл нохоо очиод нөгөөдх нь садчих. Тэгээд тэр орчмоор ерөөсөө ингээд хог үүсчих юм а. Тэгэхээр та бүхэн минь аялагч нар минь авч яваад суурин газрын хогийн зэг дээр очиод хогоо хаяад өгөөч. Энэ бол таны өөрөө Монгол эх орноо хайрлаж байгаа энгийн боловч хамгийн том зүйл энэ шүү. Та бол Монгол эх орноо хайрлаж байна гэж ингэж ойлгоорой. Тархаа бутархаа за уулын аманд ч гэдэм үү хизээ хогны машин нэрээ тэр хогийг цэвэрлэх вэ гэдэг нь бас асуудал юм байна тий. Тэгэхээр ачаад аваад ирж болсон юм чинь буцаагаад илүү л хөнгөн илүү авсархан жижиг болцсон л аа шүү дээ. Тэр хогийг буцаж авч явах. Яг үнэн. Машинда багтаад ирсэн. Буцаад багтаад аваад явна. Тал болчихсон. Жижигрээд ирнэ. Тэрийгээ та цааргалгүй сайхан машинда хийгээ явчихаа. Тэгээ хогийн цэг таяараа энэ бол таны эх орных байгалаа хамгаалж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү. Бүр энийг та бүхэн минь хичээнгүйлэн дотроо санаараа хүүр хөвгтдээ заа сургаараа гэж хэлмээр. Одоо нийслэл хэрэгтэй аялал дээр чи би бас тэгж бөмбөгдүүлсэн эхний аялал дээр. Амуусаа авчнууд очиж хог тарчаад ирж байгаа үзье. Би нөгөө хогоо нийслэл тэргээр авчирсны зураг аваагүй байхгүй юу. Хоёр дахоос нь очиод нөгөө хогоо нийслэл тэрэгтэйг авчирсан зураг тавьсан чинь улсууд бас алгадаач чилээ. Тийм бай. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой яриа өрнүүлсэн хоёр өршгөндөө баярлалаа. Өнөөдөр бид дотоодын аялал жуулчлал гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөөлөл Ижил Мөрөн, за Bamboo Adventure Tour компани захирал Bamboo нар бидний урилгыг хүлээж авч зочноор оролцсон явдал баярлалаа. Амжилт хүсье. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ сүүлд хэлэхэд одоо нэг Монгол комментэд нэгдэцгээе гэдэг шиг монголчуудаа нэгдэцгээе, хог бүү тарьцгаая ингэж дүрлээ та. За баярлалаа. За танд бас ажил амжилт. За. Баярлалаа үзэгчдээ парламент телевизийн аргумент хэлэлцүүлгийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар ирээд уулзъя. Баярлалаа.